ёстой юм аа. Let us keep this as a goal. Let all of us intellectuals and those who are present here and those who are watching me on the television, I would ask all of you to take one commitment. We should see the prisons in this country are empty and hospitals always have beds free. Hospitals are empty. We don't want any more hospitals, no more prison, and make this, have that ideal and let us work towards it. Өнөөдөр энэ лекцэнд хамрагдж байгаа хүмүүс, мөн намайг үзэж байгаа хүмүүс, телевизээр харж байгаа бүхий л хүмүүст би ингэж хэлмээр байна. Өнөөдөр бүгдээрээ нэгэн зорилгыг өөрсдийнхөө өмнө бий болгох. Энэ маань юу вэ гэхээр Монгол улсын шорон нэг ч хөнгөө хаосган, Монгол улсын эмнэлэг ямар ч хөнгөө байх ийм сайхан нийгмийг бий болгохын төлөө бүгдээрээ хамтдаа урагшдээ. Very good. Now with this, what we need to do, we all have to do some social work. Тэгэхээр үүний тулд бид нар юу хийх ёстой гэхээр бүгдээрээ бид нар тодорхой хэмжээний нийгмийн ажлыг хийх ёстой. I would like youth to be ambitious but not greedy. Би та бүхнийг өөрийн гэсэн амбиц нэр хүндтэй гэлээ гэхдээ шуналгүй байгаасаа гэж хүсэж байна. You know, when people become greedy, that is when corruption becomes more. Хүмүүс шуналтай болоод эхлэхээр л авилгал төртөд эхэлдэг. Corruption begins where belongingness ends. Тэр хэл хахуул хаанаас эхэлдэг вэ? Авилгал хаанаас эхэлдэг вэ гэхээр нэг нь нөгөөдөө хамааралтай гэсэн, хамаатай гэсэн энэ сэтгэл төгсөж байгаа тэр цэг дээр эхэлдэг. No law can stop corruption. What can really stop corruption? Is spirituality. When people have sense of belongingness, then corruption will be finished. Хэл хахуулыг бид нар зүгээр түгжиж байхгүй болгож чадахгүй. Харин бие биендээ хамааралтай гэсэн оюун санааны хувьд өсөж хөгжиж байгаа, тэлж байгаа энэ үед л бид нар хэл хахуулыг байхгүй болгож чадна.